Мөрөн Вилла компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. За сайн байна уу хүмүүстчтэй автобын нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг эхэлж байна. Өнөөдрийнхөө дугаараар та бүхэнд буян тухай нисэх онцны буудлын дээрээс явагдаж байгаа Монгол Улсад нисэх хүчин байгуулалтын 98 жилийн арга хэмжээс бэлтгэн хүргэж байна. Ингээд та бүхэндээ энэхүү шоуны нээлтийн үйл ажиллагаанаас сонирхуулъя. Их орны мэндийг цэвэрлэн цэлэмсэн элэлуудмаас одон том хөх тэнгэрт улс орны мэндийг сулран сувдарсан элэл хурднаас хурдан хүн цагаан бүсийн дундуур анхны зоригт Монгол нисэх жамандан трим дуул дандуулан ууган моторын хичээр мөр зүгээс нисэх ярьж унсынхан нийслэлд 98 жилийн өмнө газар дэжээ. Бадран бүгэрлийн 98 жил бол Бадралын их орны нисэх хүчний тэнгэрт байсан хугацаа юм. Бүдгэн сэтгэлтэй Монголын зоригт нисгэгчид өргөдийн жигүүр шонхрын хурдаар дүүлсэн он цаг юм. Гэвч нислэг гэдэг ганцхан тэнгэрийн зүйл бас биш. Хун цагаан гонгос зүүн цацны мэд хөөрөхөд хооц том дадарчийг нь өргөж өгөх газар хэрэгтэй. Аврал дадарчаан нар сарын хооронд илгсэн амт цагаан гонгосод буухад зурвас хэрэгтэй. Эгүүрийн хадах хөвгөн цагаан гонгоцыг дэлхийд тусч явсан буян тухай 66 нас хүрлээ. Тэнгис тадай гатаж тэв дэлхийг дулсан хөлгийг тэрж хөрөндөө зөөлөн буудсан буян тухай бол мянган цагаан гонгоц мандан хөөрсөн хүчтэй газар юм. Мянган цагаан гонгоц бинд буусан ачтай газар юм. Эрхэм хүндэт ноён хатагтай нараа. Эрхэм хүндэт сочдоо. Монгол Улсын хүчин үүсгэн байгуулагдсны 98 жил. Буян тухай олон улсын скул байгуулагдсны 66 жилийн маань хүрээнд зохион байгуулж байгаа. Буян тухай шоу 2023 хүндрэл асуудлын арга хэмжээ эхэлснийг мэдэгдэхэд таатай байна.
Амруудын хөрөнгөний тэмцээн мөрөгтийн сохонго. Зурмаг яг хүлээж хөрөнгөний мөрөгтэй сүрээр үүсгэж байна. Хөрөнгөний тэмцээн бацаахны бол Аюулгүй яг хүлээж болсон яг бидний хотод тооцтой таньдуулсан. Хөрөнгөний тэмцээн Амсгийн бат. Онцгой институтын хөрөнгөний яг бидний хотод үүсгэж байна. Амруудын хөрөнгөний тэмцээн Зөвхөн хоолны мастара эцэгтэй билгүүтэй. Оролцсон таны төвийн хөрөнгөний яг бидний хотод үүсгэж байна. Зөвхөн хоолны билгүүтэй батсан бүр. Зөвхөн хоолны хөрөнгөний яг бидний хотод амжилттай үүсгэж байна. Аюултай аюулгүй оюутан аюулшаа 2023
За манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Та бүхнийгаа Монголын нисэх спортын одоо Монголын холбооны тэргүүн хан зэрэгтэй олзуулж байна. Та ингээд холбооныхоо тухай манай үзэгчдэд нэг товчхон ойлголт өгөхгүй юу? За манай МАСА нийгэмлэг гэдэг Монголын нисэх загварын спортын нийгэмлэг 1997 онд байгуулагдаад 30 гаруй жил үйл ажиллагаа амжилттай явуулж байна. Тийм фудаж байгаа юм уу? Тий. Энэ нь бол аль 1960-аад оноос ихтэй залуу техникчтэй ордон. Тэрний өмнө одоо хянар сурагчдын одоо ордон гэж байсан. Тэгээ тэрний дараа 70-аад оны дунд үеэр одоо залуу техникчдийн ордон гэдэг байгуулагдаад улсын хэмжээгээр одоо нисэх загварын спортыг хөгжүүлэх, залуу инженеруудыг гаргаж ирэх, тэгээ хүүхдийн зохион бүтээх техник, одоо сэтгэн бод хавьяасыг хөгжүүлэх зорилготой одоо нийслэл тэгээ орон нутаг болгонд одоо ордонтой сум болгонд одоо клубтэй ингэж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэрний одоо үндэс суурин дээр тэнд ордонд одоо багшилж байсан, суралцж байсан одоо нисэх загварын залуучууд нийлээд Монголын одоо энэ МАСА нийгэмлэг бол 97 онд байгууллагад үйл ажиллагаа явуулж байна. За манай холбоо нь 15 онд дэлхийн аварга шал уруулах тэмцээнийг Аз тэнд анх удаа зохион байгуулсан байгаа. За. Тэгээд жил болгон дэлхийн цомын тэмцээнийг 2-оос одоо 5 хүртэл тэмцээнийг зохион байгуулдаг. За Азийн 2 удаагийн аварга шал уруулах тэмцээнийг эхнийх нь бол Азийн аварга, хоёр дахь нь бол Аз намхан орнуудын аварга шал уруулах тэмцээнийг зохион байгуулсан байгаа. Ирэх жил бид нэр бас нисэх загварын чөлөөт нислэгийн төрлөөр Аз намхан орны аварга шал уруулах тэмцээг 3 дахь удаага Монгол улсад зохион байгуулахаар эрхээ аваад ийм холбоо байна да. За өнөөдрийн тэмцээний хувьд бол ямар тэмцээн болж байна? Өнөөдрийн тэмцээний хувьд энэ Air Show гэдэг буян тухай олон улсын одоо нисэх буудал бас манай Монголын одоо МАСА нийгэмлэг одоо дэмжиж энэ одоо бид 3 дахь жилээр оролцож байна. За өнөөдрийн онцлог бол энэ жил одоо ковидын дараа техник технологи олимпиад гэж байдаг. Дотроо 9 төрлөөр явагддаг. Тэрний 24 дээр сая болоод өнгөрлөө. Тэнд манай нисэх загварын одоо суу 26 гэдэг онгоцоор дөөрэмэл загвараар одоо улсын олимпиад зохион байгуулагдсан байгаа. За мөн улсын нээлттэй аварга шал уруулах тэмцээн одоо дараагийн өдөр нь зохион байгуулагдаад тэнд оролцсон одоо хүүхдүүд өөрсдөө одоо зохион бүтээсэн хийсэн онгоцоор одоо энэ бас агарын одоо үзүүлэх тоглолтод оролцож бас нисгэж одоо Ахмад одоо туршлагатай тэмцэлээс туршлага нислэгийн одоо арга техник чадварыг суралцсан онцлог байна. За мөн бид нэр бас араада удирдлага загварын үзүүлэх тоглолтыг бас тэмцээтэй хамт хийн. За манай туршлагатай тэм дэлхийн тэмцээнд оролцдог тамирчдаас хийж байгаа их онцлог байна. Энэ агаар их сайхан байна. За тэгвэл үзэгчдтэй одоо тамирчдынхаа загварын онгоц болгоныг нэг үрчлэн танилцуулаад явъя. Тэгээ манай одоо орон нутгаас хүүхдүүд ирсэн байгаа. Тэгээд тэдний багш хүүхдүүдээ одоо сэтгэлдлийг савраа гэдэг үсгээр байна. За тэгээ. За одоо эхнийхээ тамирчинтай та бүхнийг танилцуулах гэж байна. За дүүгийн нэр юм блэ? Жаргалмаа. За аль сургуулийн? Сүрийн зохион бүтээх лаборатори ахлах сургуулийн 11А анги. За энэ тэмцээнд ямар төрлөөр оролцож байгаа? Нисэх загвараар орж байгаа. Тэгээд өмнө олимпиадад орсон онгоцоор орж байгаа. За чиний энэ юу гэдэг нэртэй ямар загвар вэ? Энэ жилийн олимпиад болохоор кордын төрөлтөө суу 26 гэдэг онгоцоор орж байгаа. 126. Энэ онгоцны юуг өгдөг вэ? Урт өргөнийг өгдөг үү хэмжээ? Ажлын зургийн дагуу онгоцоо хийнэ. Цаанаас нь ийм онгоц ийм ажлын зургийн дагуу хийнэ гэдэг хараад. За энэ бол хөдөлгөөртэй онгоц байна тийм ээ? Тийм. Дотоод шидэлт хөдөлгөөртэй. За
За тэгээ чи тэмцээндээ бол орчихсон уу? Хэр амжилттай юу? 3 төр нисээд орсон. Би одоогоор энэ нөгөөний кордын төрөл болохоор 16 тоо дасгал хийх ёстой. Тэгээд яг анхны жилдээ яг онгоцоо гээд эхэлж байгаа болохоор дасгалаа арай сураагүй. Тэгэхээр өөрийнхөө хэмжээнд л хангалттай ниссэн. Ааха. За чиний онгоцны одоо яг онцлог нь юу байна одоо? Яг бусад онгоцнууд бол ингээл гой онгоцнууд байна л та. Бага. Чи өөрийнхөө онгоцыг яаж харьцуулж харж байна? Юугаараа илүү байна гэж харж байна? Хагас дөрөмөл болохоор яг ийм жинхэнэ онгоц байдаг. Тэгээд энийг яг масштаблаа жижигсгсэнтэй адилхан гэсэн үг. Яг жинхэнэ онгоцтойгоо адилхан ийм гадна энэ нөгөө нэг бүрээсийн чимэглэл нь адилхан гэсэн үг. Зөндөө олон одоо машины маркууд байдаг. Яагаад ч юм Honda юм? Надад нөгөө нэг өнгөн л яг ингээд зөксөлтөл нь таараад. Тэгээд нөгөө нэг угаасаа бүрээс нь яг энэ өнгөн л яг хангалттай байж таарсан. Монокод нь. За энэ төрлийн онцлог нь юу байдгийг ямар даалгавар гүйцэтгэх ёстой энэ болохоор кордих 15-аас 20 м тороосоор татаад тэгээд дөрвчгээр удирддаг. Тэгээд 16 тоо тасгал хийгээд агаар дээр дөрвөлжин одоо зөв хогцоо, эсрэг хогцоо, толгой дээр 8 гэх тийм тасгалууд хийдэг. Тэр нь онцлогтой. Чи үл тэр тасгалыг нь бол хийгээгүй. Сурааг байгаа. Дөнгөж ихнээс нь сураал явж байгаа. За энэ онгоцоо чи яг өөрөө өгсөрсөн Өөрөө уу? хийсэн. Бүгдийн өөрөө. Аль энэ онгоцыг хийхэд аль хэсэг нь жаахан хүндрэлтэй санагдсан. Удирдлагын систем. Тэр нь аль хэсэг? Одоо энийг хэрвээ та ингээд нааш цааш нь татах юм бол ингээд дээш доош болно. Оо тийм байна. Хэрэн онгоц агаар дээр ингээд энийгээ тэгэл юугаараа нэг гаран дээр удирдлагаараа тийм ингээд эндээс одоо тороос татаад тэгээд дөрвчгээр удирдах. Тийм байна. Энийг ингээд татах тэр. Одоо энэ нөхцөлд онгоц ямар хөдөлгөөн хийх вэ? Одоо хэрвээ энийг ингээд татангууд артлан дээшлэн, стабилизатор дээшлэнгүүт онгоц ингээд дээшээ ингэж явж байгаа дээшээ татдаг. Хэрвээ дээшлүүлвэл энэ талаа татах юм байна тийм ээ. Доошлуулвал нөгөө талын татах юм уу? Дөрвчгийн дээрээ холбоод дөрвчгээ дээшлэх юм бол онгоц дээшлэх гэсэн. За баярлалаа. За баярлалаа. За тэмцээний ерөнхий шүүгчтэй та бүхнийг танилцуулж байна. За одоо манай энэ номууд дээр маань ямар үйлдэл хийх гэж байгаа вэ? За манай номууд дээр бол одоо жолоодлогт орон нислэгийн тамирчин байгаа. Энэ жолоодлогт орон нислэг маань өөрийн гэсэн 16 дасгал байдаг. Энэ дасгалыг хэн сайн хийж гүйцэтгсэн коэффициентээ оноогоо аваад ингээм амжилттай үзүүлдэг байгаа. 16 дасгал гэдэг нь юу вэ? 16 үйлдэл гэсэн үг үү? 16 өөр хэлбэртэй 16 төрлийн дасгал. Одоо энэ онгоцоор энэ тойрог хэлбэрт тал бөмбөрцөг хэлбэрт дисч үзүүлэх нь байна шүү дээ. За тэгэхээр одоо сая тэр нэг онгоцныхаа үзүүр дээр нэг юм юу яагаад дээ шүү дээ тийм ээ. Энэ бол дан тороосоор исэн удирдлага энэ онгоцыг нисгэх удирдлага байгаа. Хос энэ тороосоор удирддаг байгаа. Эндээс ингээд энэ нислэгийн тойргийн төвд байгаа нисгэгч маань алсаас энэ тороосоор одоо мөрөчг гэх удирддаг системээр удирдаад энэ онгоцыг дээшээ доошоо бүх төрлийн дасгалуудыг хийх хэлбэр ус гаргаж нэснэ гэсэн үг шүү дээ. За дөрвөлжин хэлбэртэй, бөөрөнхий тий, гурвалжин хэлбэртэй тойргуудтай гэсэн. За тэгэхээр одоо та хийж байгаа үйлдэлүүдийг нэг үрчлэн үзэгчдэд тайлбарлаа явуучих уу? За тэгээ. За одоо хүүхд бол нөгөө онгоцныхаа хийж гэнэ тийм ээ. Тий онгоцноос. За хоёулаа бол энэ радиусаас гарах хэрэгтэй байх тийм ээ. Тий энэ аюулгүй үсээс гарах хэрэгтэй. Энэ хитчнээ метр байдгийг тороос нь бол энэ бол ерөөсөө онгоцныхаа том жижигээс шалтгаалаад ер нь 15 метрээс 20 метрийн урттай байдаг. Одоо энэ номууд дээр нисэх гэж байгаа онгоц бол томдоо орох уу, жижигд орох уу? Энэ бол дунд зэргийн онгоц, яг хүүхдүүдийн өөрсдийнх нь хэмжээнд таарсан, өөрсдөд нь тохирсон дунд зэргийн загвар. Гэхдээ энэ бол яг бүрэн уран нислэгийн загвар байгаа. За. Ер нь бол яадгийн жилийн тэмцээн дээр онгоцных нь маркийг зааж өгдөг юм уу яадгийн? За хүүхдүүдийн одоо техник хөдөлмөрийн хичээл дээр одоо энэ багш нартанд ягаад энэ техник технологи олимпиадад зориулаад нисэх загварын төрлийг бол зааж өгдөг. Тийм төрлөөр орно. Одоо жолоодлогт орон нислэгийн төрлөөр орно. Ийм төрлийн онгоц хийнэ гэж зургийг хөдөлгөөрийнх нь багтаамжтай зааж өгдөг байгаа. Зөв. Яг жинхэнэ том тэмцээн дээр одоо дэлхийн тэмцээн дээр бол яг энэ өөр хэмжээтэй одоо мотор нь хэдэн сантиметр кубээс илүүгүй байна. Далавч тийм байх хэвээр жин заалсан тийм дэлхийн агаар спортын холбооны дөрмийн дагуу хэмжээнүүд байдаг. Ингээд хэмжээнийхээ дагуу модельээр ээж тэмцээнд оролцдог байна. За одоо номууд дээр онгоцоо нисэх гэж байна. Одоо ихлэ асаах уу? Тий, одоо онгоцоо асаахын тулд энэ дотоод чөлтөлтэй хөдөлгүүр байдаг учраас халаагч нь сэвчээ. Машин шиг сэвчээгээ залгаж байгаа түншээ татуулаад тэгээд сэнсээ ингээд
өөрийн гараараа часааж болно, стартер авсан ч болдог. За. Тэгэхээр манайхан бол ихэвчлэн өөрсдөө гараараа авсаад манай тамирчид. За. За одоо тэгэхээр ямар үйлдэл хийж байгаа вэ? За одоо энэ хөдөлгүүртээ түлшээ татуулж байна. Энэ түлш бол зориултын түлш байдаг байгаа. Тий одоо метилийн спирт синтетик масл холилдсон. Одоо тусгай харьцаагаар холилдсон. Сая одоо ингээд түлшээ татуулчих чинь. Тий одоо энэ одоо сэвчээ халагч. За. Тий одоо энэ чинь нэг том мотор шиг сэвчээтэй байгаа. За. Моточлолтын хөдөлгүүр учраас. Сэвчийг халаачиж байгаа. Одоо ингээд гараараа зогч эргэлт өгөөд энэ тесрэлт үсээд. За ингээд асчихжээ. Одоо энэ хөдөлгөөр ассны дараа халагчаа сугалж аваад моторыгаа эржим одоо эргэлтийн тохируулна. Энэ их чухал. За. Энэ их буруу тохируулах юм бол онгоц хүчрүүнээс нь бүр их түвшийг хаачих юм бол их хурдтай нисээд бас дасгалаа их боломжгүй болдог байгаа. За. Тэгэхээр энэ тохиргоон дээр бас их нарийн тохируулах шаардлага. За ингээд шууд хөөрөлтэй тийм ээ. За намууд дарийн маань хувьд сая тэмцээнд ороод онгоцон тохиргоотой байсан учраас шууд ингээд дасаагаад нисэж байна. За одоо энэ бол зүгээр нөгөө юугаа өдлөрийг хатааж гин үү? Ямар үйлдэл хийж байна энэ бол одоо? Энэ одоо хөөрөлт шулуун нислэг гэдэг дасгал явж байна. За. Тэгэхээр загвар бол газраас талбай тойргийн 4.1-тэй хэмжээтэй тойрж гүүгээд жигд тасраад 1.5 м-ийн өндөрт ингэж шулуун нислэгийг үлддэг байгаа. За. За энэ яаж юм? Босоо тал тойрог гэдэг дасгал явж байна. Ингэж бөмбөрцгийн тал тойргийг ингэж хоёр тал хувааж нисдэг. Тэгээ тал хэсэгт нь нуруугаараа ниснэ. Тал хэсэгт нь зөв нисэж байгаа. Энэ чи бас нэлээд мэдрэмж хаардсан юм байна. Гарны тийм ээ. Их торгон мэдрэмж хаарддаг. Тийм ээ. За одоо энэ жирийн гогцоо гэдэг. Жирийн гогцоо? Тий одоо петля гэдэг. Дуран шиг яг нэг давтамж хийх шаардлагатай. За ингээд гурван гогцоноос буруу харж нисэж байгаа. За энэ бол эсрэг шулуун нислэг гэдэг дасгал. Энэ дасгалыг бол ингэж ямар ч долгионгүй маш тайван тогтун газраас 1.5 м-ийн өндөрт нисэх ёстой. Ер нь бол тэгжээж өндөр оноо авах ёстой. Тэгэхээр тэрийг нь бол шүүгч харах уу тий? Харж оноогоо. За энэ бол яадаг вэ? Энэ эсрэг гурван гогцоо. За энэ салхины хүч сая огцом ихссэн. Онгоц маань их хурдж जैन сая салхин цохиулаад. Тий. За. Ер нь бол дасгалуудын хооронд 1-2 тойрог юм завсрын тойрог хийж онгоцны моторыг зөвшөөрүүлж тэгээд дараагийн дасгалаа хийдэг байна. Багадаа 1-2 тойрог. За. Энэ бол бас хэцүү нисэж байгаа онгоц. Тэгээ энийг бол тамирчин мэдэрч ниссэн. Тэгээд энэ тороос бол нэлээд найдвартай тийм ээ. Тий. За энэ дөрвөлжин гогцоо гэдэг дасгал. Дөрвөлжин гогцоо? Тий. Одоо нөгөө тойр гэлбэртэй хийжсэн гогцоо шүү дээ. Тэр маань одоо 4 өнцгтэй болох нь шүү дээ. Яг квадрат. За та бол сая бол анзаарсан багтаа мэрэгжлийн үнэ үү? Тий. Тэрээс надад бол онцгой бол юу яасангүй. Идэгцэнгүй. Тий. За энэ маань салхи гэсэн учраас бас салхиа тооцоолоод завсрын нислэгээ бас хоёроос илүү хийж байна. Тамирчин хүний өөрийнх нь бас мэдрэмж. Одоо туршлагатай гэсэн үг тийм ээ. Энэ бол тий манай намуудаар маань нодлон болсон хойш улсад бас дэлхийн аваргын тэмцээн дээр хамгийн анхны нислэг хийж үзүүлсэн байгаа. За. Тий энэ бол анхны дэлхийн аваргын тэмцээний хамгийн анхны нислэгийг бол хамгийн хүндтэй тамирчнараа нисгүүлдэг байгаа юм бол. За. Нодлонгийн дэлхийн аваргын зохион байгуулагч анхнаар бол хамгийн анхны зөвшөөрүүлэх нислэгийг хүндэтгэлийн нислэгийг хийлгэсэн байна. Мундаг байна. Тий. За одоо тэгээ салхиа хүлээгээд байна одоо ерөнхийдөө. Ер нь ингээд маш их салхилчаар алдаа гарах магадлал, онгоцоо унгаад сүрүүлэх магадлал өндөр болчих учраас тамирчин өндөр болсон гэдэг. Ер нь зүгээр нэг ийм хэмжээний онгоц угсрахад бол ямар зардал гардаг? За угсрахын хувьд хүүхдүүд ихэвчлэн манай хүүхдүүд бол өөрсдөө хийж байгаа. Ер нь бол яг зөвхөн загварыг хийхэд бол нэг 400 зардал ер нь дунджаар гарна. Энэ одоо ямар дасгал юм сая? Энэ дээгүр нисэлтэй тийм. Дасгал уу зүгээр ерөнхийдөө онгоц төрүүлж байгаа байдлаа. Тий. Энэ онгоцны хөдөлгүүр бол ихэнхдээ манай хүүхдүүд бол Япон улсад үйлдвэрлэсэн Osmax брендийн дотоодчлолтын хөдөлгөөрөөр нисдэг байгаа. Сүүлийн үед бол ер нь цахилгаан хөдөлгөөртэй онгоцоор маш
нисдэг болоод байгаа. За энийг огцон босч чинь те энэ ямар хөдөлгөөн бэ? Асуулаа. Түрүүний босоод талтай өргийг давтж байна. Энэ нөгөө салхи ихсэн учраас иж бүрэн комплексээ хийж байгаа зогсоочлоо тамирчин маань. Энэ ер нь яг яахгүй бол онгоцоо газар мөргүүлчихэр юм бэ тийм ээ хамаагүй бол хурд энэ идэхгүй бол энийг хатуу цементэн талбай дээр энэ онгоцч өөрөө хурдаар яриад бол бүх юм эвдэрдэг их баг. Тийм хөдөлгөөн тэр онгоц эвдэрнэ. Ер нь тэмцээний талбай бол зүгээр хөрс байдаг юм уу? Үгүй яг зориултын талбай бол энэ асфальтын талбай байгаа. Бид нар манай нийгэмдгийнхэн одоо өөрсдийнхөө гишүүдийнхээ одоо хандивар энэ зориултын талбайгаа энэ үндэсний цэцэрлэг төрөлд байгуулсан. Хүүхдүүд маань тэн дээр яг дэлхийн стандартын талбай дээр бэлтгэлээ хийж тэмцээнэ хийдэг байгаа. Зөв. Тэгээ өнөөдөр энэ айр шоон дээр энд онгоцны палсан дээр ингэж хийж байгаа. За одоо тэгвэл энэ охин нөгөө салхиа яагаад ерөөхдөө алгараа бол нэгсгээ дуусгаж байна уу тийм ээ? Тий одоо бусад дасгалууд бол хийхэд бүр хэцүү болдог. Салхитай үед бол дасгал хийх аягүй хэцүү. За энэ яа өөрөө унтарч онгоц. Тий одоо ингээд яг 7 минут нисэх хэрэгтэй. Түлшин дуусаад босч ийн гэсэн үг үү тий? Түлшээ их тохируулж ийн яг 7 минутын дотор тамирчин нисээд байх хэрэгтэй. За. За ингээд цэцлэг хийж үзүүлсэн номуудтай баярлалаа. За манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Ингээд хөдөө орон нутгаас ирсэн багш сурагчтай та бүхэнд танилцуулъя. За багш өөрийгөө танилцуулаач. Хэн гэдэг хүн бэ? Хаанаас ирсэн бэ? Ямар бүрэлдэхүүнтэй ирв? За би Хинтээ аймгийн лабораторийн 1-р сургууль технологийн багш гэдэг сургуульд хүн байна. За тэгээд би 6 хүүхдүүдтэй энэ тэмцээнд оролцохоор сорж ирсэн. Ямар төрөлд нь оролцож байгаа та? За би энд 2 төрөл явагдаж байгаа. Чөлөөт энэ уран нислэгийн төрөл энд 3 хүүхдтэй оролцуулж байна. За энэ RC гэдэг бойны байлдааны тулааны лагерт энэ дээр бас 2 багаар нэг багт 2 хүний бүрэлдэхүүнд оролцсон 2 баг авчихсан. Энэ 2 төрөл дээр оролцох хайрсаг. За яг саяхан одоо уран нислэгийн төрлийн энэ сая ерөнхийдөө тэмцээн болоод дууслаа. Энд бас манай төс гайг авчих шиг боллоо. Эхний 3 руу ер нь нэг хүүхэд нь орцсон байх. Дүннүүд арай гараагүй байна тийм ээ? Хараахан гараагүй. За багш энэ төрлийн одоо хичээл заагаад тамирчид бэлтгээд ер нь хэр удаж байна? За энэ 2007 оноос эхэлсэн гэж бодож байна. За энэ спортоор одоо хичээлээ сонирхоод сурагчтай бэлтгээд одоо энэ төрлөөрөө би одоо баг миний хобби болсон гэж хэлж болох юм аа. За энэ хобби болоход надад тусалсан тийм сайхан тийм хүүхдүүд залуучууд байдаг. За нэг Төв аймгийн одоо спортын мас баярууд дүүгээ бас хэлмээр байна. За төгөлдөр спортын мас төгөлдрийгээ бас хэлмээр байна. За адил биш ахыгаа бас хэлмээр байна. Одоо олон улсын хэмжээний бас сайхан ахмад хүн байдаг. За энэ хүмүүсгээ дэм дээш өссөндөө гэдэг чинь энэ бүхнийг ачаар би бас сайхан зуул онооч гэсэн сурж ил явна да. За одоо тэгвэл танаа хүүхдүүдээс нэг яриа авах уу? Онгоцнуудын онцлогийг тайлбарлуулчих уу? За одоо энэ сая түрүүний тэмцээнд нөхөр маань төвд алт авсан. За аль дээр алт авсан хүүхд наашаа өрөөд ирээрээ. Бидэг тэгээд да. За бэлэгт гисэн үү? Тий. За яахан онгоцыг нэг бариад үзээтгэе. За энэ ямар онцлогтой онгоц уу? Өдөрлөгтэй онгоц. Энэ өдөрлөгтэй онгоц уу тий? Өдөрлөгтэй. Юу юм одоо тэгтээ тэмцээн дээр ороогүй байгаа гэсэн үг. Өдөөс хойш орох гэж байгаа. Энэ анх удаа тэмцээнд орж байгаа онгоц уу? Тий. За. Энэ ямар хугацаанд тавьсан бэ? Ямар хугацаанд хийсэн? Хийхд бол 7 хоног дотор хийсэн үү? За. Өдөөс хойш тэмцээнд орно тий? За. Яг сайн энэ уран жолоодод орсон онгоцнууд нь аль вэ? Энэ сая энэ нөхөр маань сая Бэлэгтваны энэ шараа онгоцоор орсон. За бэлэгтээ тэр уран жолоодлогын онгоц аваад ирээд сонирхъя. За энэ их бие нь бол мод юм уу, хуунцар юм уу? Байлд гэсэн модоор хийсэн. Мод юм уу тийм? Тэгээ байлд гэдэг дэлхийд хамгийн хөнгөнтэй мод байдаг. Тэрийг хийсэн. Энэ бүр их олон тэмцээнд орж байгаа. Энэ ер нь бол онгоцныхоо загварыг нь сурагч багш хоёлаа хамтраад хийдэг. Хамтраад хийдэг. Also сурагч өөрөө бас оролцолтой. Эдгээр энэ нэг хийх бол 2-3 цагийг зарцуулсан. Энэ нэг хил гарan байна уу?
За тиймдээ хил 500 орчмол байгаа бүгд нийлээд. Аха. Ер нь бол тийм стандарт зааж өгдөгөө тэд байх хэрэгтэй гэсэн. За энэ моторынхаа багт хамжаар онгоцоо хийцийг урд багныг хэмжээг нь зогсуулдаг. Аха. Энэ бол жишээлбэл ямар багтаамжтай? За энэ өөрөө хэм 4-5% мотор гэсэн. За энэ 5% моторд одоо ерөнхийдөө яг ийм хэмжээнд бол ордог 36-35-ын мотор ярьдаг. Аха. За энэ хөдөө орнуудын мотор маань олдсог энэ маань их хүнтэй бид унгааtul эвдэрчин тэгээ бас тэгээд энэ тэндээс гойн төөн алуун газруудаар явна ингээ бас хандив мэндээс болоод янз бүрийн мотороо бид авсгаад юм аа. Тэг яг зүгээр би одоо иймэрхүү төрлийн одоо тамирчид хүүхдүүдийг бол бүр зориудаар бодлогоор дэмжих хэрэгтэй гэж хараад байгаа юм тийм ээ. Манайхан ч одоо хурдмаар бүхэнд мундаг том байд өгдөг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ зохион бүтээгч хүүхдүүдээ бас олон бодлогоор дэмжиж өгмөр санагдаад байгаа. За энэ дээр би бас тэгж бодсон. Ирээдүйн маань эх орны хөгжих инженерүүд одоо энэ одоо техникийн загвараас эхэлдэг. Загварсан маань ирээдүйд том мэрэгчлэгүүд инженер зохион бүтээгч бол эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах байхаа гэж бодсон юм аа. За мундаг сайн инженер болоорой. Одоо нэг охиныг дуудах хөл ойлооч. За Мишель дараагийн тамирчин маань хэм бэлээ? Мишель одоо 7 дугаар ангийн сурагч. За Мишель охин онгоцоо өрөөд ир. Өнгөрсөн жил улсын аваргын тэмцээнд 4 удаа хүрд авсан. Оо за мундаг юм. Энэ жилийн тэмцээнд яг уяа мултраад ингээд байж байна. За л яхын онгоцыг өрөөд үзэтгэе. Энэ талаа. Өөрөө барай. Өөрөө барай. За яг ахын ингээд яач. Чи энэ микрофоныг хараа ингээд урдаа ингээд жохоор амандаа жохоор барьчих. За энэ онгоц ямар онцлогтой онгоц вэ? Харахад бол энэ юу далавч энтер нь ингээд ийм гэрэлтдэг ийм хэлбэртэй юм харагдаад байна шүү дээ. Энэ загварыг хэн гаргасан? Багш. За чи өөрөө яг юуг нь хийсэн энэ онгоцноос? Би одоо юу ч юу ганцхан нисэгдээд. Нисэгдэг юм уу? Тэгээд багш гол юмнуудыг хийсэн. Зарим хийж туслана. За. Шудраг сайхан хэлж гинөө. Тэгээ юу ч хийгээгүй гэд. За ямар амжилт гаргасан гэлээ? 4 хүрэл авсан. Энэ жил үү өнгөрсөн жил үү? Өнгөрсөн жил. За. Энэ жил анхныхаа тэмцээнд наадах дараа амжилт болдог. Хэддүгээр анги лээ? 7. За яагаад ер нь ийм одоо эмэгтэй хүмүүс чинь бол нэг тийм техник нэг сонирхдаг шүү дээ. Чамд энэ юу нэг илүү гоё санагдав. Хот яваа. Тэнцээнд ороод. Тэнцээнд орох нь ер нь бол гоё. Цааш нь ямар мэргэжилтэй болох вэ? IT инженер. За. За амжилт хүсье. Тэгэхээр одоо дараагийн тэмцээнүүдээс бол нас болоогүй байна. Медалийнхаа өнгийг хувиргана гэж бодоод байгаа юу? Тийм үү. Тэгэхээр ер нь юу одоо чиний уран жолоодгийн чинь гол мэдрэмж байна уу? Тий. Юун дээрээ голцож яхаа алдчихад байна. Гарын дээр л гараа хаяада ингээл дээш доошоо ингээл хөдлөж. Энэ салхил нэлээд нөлөөлдөг үү те? Аха. За дараа ярилцлага авах чи мөнгө медаль юм алтан медаль авчихсан биш үү заа. За дараагийн танаа тамирчин ямар тамирчин байна? За энд одоо энэ 7 дугаар ангийн саяын охинтой нэг анги Тэмүүдин гэдэг юм хөгж байна. За Тэмүүл наашаа онгоцоо бариад ирээд. За биеийн жижигэн ч гэсэн бэлчээр нь том Тэмүүлийн хүрээд ирлээ. Маа минь одоо энийг амандаа гарган барьчих. За энэ онгоц ямар нэртэй онгоц вэ? Нэр байна онгоцонд нь? Ер нь бол нэг контрол 25 баг төстэй хэлсэн тий. Гэтэ энэ чинь өөр онгоц өснө. Унаад дахиж шинээр их бисээс. Тэгэхээр хоёр онгоцноос босгосон онгоц гэсэн үг үү те? Бараг л. За энэ бол харьцангуй юу юм бэ те? Тэрний онгоцыг бодоход илүү хөнгөн юм байна. Тэ нөө байцгийн мотор хийсэн ингээ бүгднгийн. Ямар мотор? Байц гээд нөө хөнгөн. Зарим нь нөө нарсан моо хош мотор хийдэг. Энэ онгоцноос чи аль хэсэгт нь гар бие оролцсон? Ер нь бол их би. Ер нь багшаа зүнэлж тэр хийсэн. Их би энэ бол чи хийсэн юм уу? Багшаа зүгсэн. Загварыг нь чи санааг нь гаргасан юм уу? Багш нь ер нь. Загварыг баг нөө хуучин онгоцоос гаргасан. Их би нь болохоор нөө жоохон илэгдээд шинээр хийсэн. За чи ямар амжилт гаргав? Ер нь амжилтууд гэвэл чинь бараг л байхгүй шүү дээ. Бараг байхгүй шүү дээ. За тэгвэл ер нь бол амжилт гаргана л гэдэг байгаа үстэй. За тэгвэл чи амжилт гаргаараа дараагийн нэвтрүүлгээр уулзахдаа чи надад гоё амжилтын тухай ярина шүү заяа. За. За.
За дараагийн ямар тамирчин байна таны? За энд байна. За Золбаяр энэ жилийн анхныхаа тэмцээнд орж байгаа. Золбаяр. За Золбаяр анхны тэмцээнд орсон. За онгоцоо бариад тэр. За сая энэ Арсига 1-2 баг энийг ав. Энэ 2 баг бол тэр нэг нь жолооч, нэг нь одоо техникч. Тэгээд энэ нэг нь одоо онгоцын тавьж байгаа, нэг нь одоо үзэрдэн. За ингээ энэ маань өөрөө 9-р ангийн хангалттай нэг баг болоод орж байгаа. Тэгээд анхныхаа тэмцээнд орсож байгаа юм. За мэдээ энэ микрофоныг амандаа ойрхон барьчих. За. Яг ийм нисэх цаг сонирхсан. Микрофон өшөө жоохон ойрхон барьчих. Энэ зүгээр нисхний сонирхолтой нэг гоё хобби татсан нэг тийм. Танай ангийнхнаас яг энэ загвараар хичээлдэг хүүхд байгаад чи дагаж байгаа юу? Байхгүй юу? Чи хинтээ хамтарч байгаа гэлээ? Хангал. Хангал та хоёр бол зүгээр найзууд аа. Зүгээр л танилуд. За. Том болоод ямар мэрэгчлээ болъё гэж байгаа? Машины инженер юм уу, онгоцны инженер? Бүр мэрэгчлээ сонгогдсон байгаа юу? За. Одоо тэгэхээр дараагийн тэмцээнд чи өөрийн сонгогцтой орж ирэх бодол байна уу? Энэ бол байгаа. За. За тэгвэл дараагийн нэвтрүүлгээр чи өөрийнхөө онгоцыг танилцуулаарай. За. За энэ онгоцоо авч байгаарай. За хүүхдүүлд чи юу яасан танахнаас? За. Энэ улаан цамцтай хүү чинь бэлэгдгээ түрүү одоо ярьсан. Түрүү ярьсан тийм ээ. За тэгвэл танайхан ингээд нэг баг даа. За ингээд цагаан нэвтгүүд орсон та бүхэнд их баярлалаа. Ер нь бол танах юунаас сургууль, аймаг, орон нутгаас яг ийм төрлийн одоо ажлыг дэмждэг, санхүүжүүлдэг юм юу вэ? За манай сургуулиас бас тодорхой ясны санхүүжилт байна. Өгдөг бас тусалдаг, дэмждэг. За мэдээд аймаг орон нутгаас бас дэмжлэг дэмжинд байх гэж бодож байна. За манайд бас гэнтэмт бас дөрөвдөөс гол 95 гэдэг одоо миний найз байдаг бас одоо ийм гэнэстөрийн сурталчилт тустай. За мөн Тэмүүзийн цогцлуугаад бас дундаа бас тэндээ их хүсэлтнөө. За тэд бүгдийн маань одоо өсөлтөөнөр үйдэхэд бас одоо нэлээд биеэсээ суралцдаг. За энэ хотод ирж олон тэмцээн энэ хотын одоо мундаг сайхан спортын мастер за хүүхдүүдэд бол танилцуулга тэднээсээ туршдаг суралцах ийм ажил их явдаг. Хамгийн гол нь тэмцээнд орсон хүүхдийн маань хөгжил тэмцээний хоол хүсдэг. Тэгээ эндээс би хүүхдийн маань хөгжил одоо эндээс л эхэлдэм байна гэж хардаг юм аа. За. Тэгээ ирээдүйн сайхан инженеруудыг өсгөн бойжуулж байгаа эрхэм багш танд их баярлалаа. Цаашдаа ажилд амжилт хүсье. За баярлалаа. Танай телевизийн хамтран бас амжилт хүсье. За баярлалаа. За нэвтрүүлэг үргэлжилж байна. Мөрөн Мила компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цэцгмэл технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. Одоо ингээд пуужи өргөт бэлтгэл хийж гэнэ үү? Тий. За одоо та тайлбарлаад өгөөч манай үзэгчдэд. За энэ пуужи өргөт нь болохоор одоо S6, S3 хоёрын байх гэдэг. S6 нь болохоор одоо тууцтай. S3 нь болохоор одоо шүгүртэй. Хоёр янзын хуучин байдаг. За тэгээ одоо энэгээр одоо манай сурагчдад болохоор одоо энийг ихтэй цаасаар хийн хуужингаа. Энийг хуужингаа цаасаар загвар гаргаж шийдээд тэгээ хийснийхэн дараа бүх хэдэн бичснийхэн дараа одоо эдгээр гоё чимгэл хийгээд тэгээ гоё чимгэл хийснийхэн дараа энд яах вэ гэхээр энэ одоо 3 янзын шүхтэй байгаа. Энийг барьчих. 3 янзын шүхтэй байгаа энэ.
3 шүхрээр гоох энэ. Оо за том болоод гэж байна уу? Тий, том болоод. Энэ хамгийн гол нь. За тэгээд яг хөө энэ 3 янзын хүчин дэлгэсэж энийхээ бас энэ онгоцч бас хөндийн жинтэй яваасаар тэрийг аюулгүй гаднаас нь одоо энэ пуужинга аюулгүй гаднаас тий. За. Тийм учраас энэ пуужин шүхэр хийж өгч байгаа. За. Хэрвээ жижиг оврын юм бол нэг шүхэр байхад болох юм байна. Жижиг оврын бол одоо яг ийм загвартай бол нэг шүхэр нэгэ болчихно. Нэг шүхэр ихээр энэ бол яг тууцт S6 гэдэг юм. Тэгээ энэ чинь 2 янз. Энэ чинь тууцаараа бас газардаж энэ пуужинга аюулгүй бунаад гэсэн. За. Тий, ийм 2 янзаар хийдэг. За одоо хоёул аль пуужинг хөрөх вэ? За одоо болохоор багш тэр энэ соёцыг хөөрөх гэж байгаа. Одоо ийм загварын энийг тэрийг бэлдэж гин гэсэн үг үү? Соёц 39. За. Тэгээ соёц 39 манай Монголын хамгийн анхны нисэл зүгээр гэж энийг хөөрж ирсэн. Тий. Тэгээ энэ яг хөөр энэ бол ерөөсөө яг ёороо одоо пуужингуучин бол яг энэ тасраад энэ үлдээд энэ сансартай үдэг энэ троо хүн суугаад энэ бол сансартай явна гэсэн. Тэгээ салаад үлдчихдэг. Салаад үлддэг гэсэн. Тий. За яаж буух вэ гэхээр одоо эдгээр чинь нөгөө сансрын юунд болохоор энэ пуужингууд чинь бүхэхтэй дандаа далаад уудаг. Эдгээр нэг хүүхдүүд ингэж хийж байгаа болохоор аюулгүй гэсэн дандаа шүхэр хийж өгдөг. За. Тийм загвартай. Энэ пуужинга хөөргөж байгаа төлс нь юу вэ? Одоо та нар ашиглаж байгаа. Пуужинга хөөргөж байгаа энэ төлс болохоор одоо энэ D6 гэдэг хятадын төлс байна. За. Одоо төлс шингэн байна уу? Хатуу байна уу? Энэ хатуу төлс байдаг. Одоо нэг ясны одоо яг тэр бууны сум шиг карбины яг сум шиг юм юутай дотроо. Тэгээ энд нь болохоор одоо хими бодисоор гэж төлшөө хийгээд энийг ээж үү. Тэгээ энэ яг хөр уучин дээшээ агаар дээр очиод агаар дээр очингуудлаа энэ дотроос төрөж өгөөд төржөнгүүд энэ дотор байгаа юу тэсэрт өгнө. Дотроо энэ төчин дээрээ дайртай тэсэрт өнгөтлөө энэ доор нь бөмбөлөг байгаа. Тэрийгэ түлхэж өгөөд шүхрээ задж өгөөд дээшээ энэ хошуу салаад тэнгүүтээ шүхрээрээ бууна гэсэн. Энэ хошуу салаад ихээр энэ бол ерөөсөө энэ ингээ авааргүй үднээс ингэж хийсэн байна. Ер нь бол энэ төлш өөрөө шатхангууд доошогоо тийрэлт өгч байгаа юм уу? Яаж байгаа юм? Ерөөсөө агаар тэр хамгийн өндрийнхөө яг өндөр цэгийг авангуутлаа энд нь төлш одоо тэр нь дарь байдаг юм дээр. Энэ дарь нь шатад өгөнгүүтлээ дээш төрөж өгч байгаа. Тэр процесс бол газраас тасрахад таслахтай тасрах процесс нь яаж байгаа? Хөөрөх процесс нь яг хөр эндээ ийм бас юм чөдөнчний юм дайшиг дарь байгаа. Тэр дарин дээр юм 2 янзын нэм хас хуудас байгаа. Тэр нэм хас хуудсыг одоо энэ цэник хөх аккумулятор юм уу? Одоо сододчонд холбоод тэгэнгүүт конов дарангуус хойж дээш өрнөд гэсэн. Энд нь бас тэсрэлт өгнө энд. Тэгэхээр тэр тэрсэлтийн хүчээр дээшээ гарна. Тэрсэлтийн хүчээр дээшээ гарна. Тэгэхээр тэр мэдээж бол тэр тэсэрж байгаа бэлтний чадлаас болох уу те хэр өндөр гарах нь? Чадлаас болно. Өндөр. Бас пуужингийнхаа жингээс болно тийм. 150-200 метрийн өндөрт хөөрнө энэ. Одоо энэ үү? Таны ярьж байгаа юу? Оо мундаг юм байна. Тэгээ яаж хийх вэ гэхээр хамгийн гол нь энэ пуужингийнхаа одоо энэ хамгийн пуужин онгоц ерөөсөө хамгийн хөнгөн чанарын материал дээр хийдэг. Энийг дандаа А4-ийн цаасаар хийдэг хөө. Тий. За одоо энэ бэлэн болж байна уу? Одоо энэ нисгэд бэлэн болчихно. За энийг хөргий. За тэгээ манай биднийг энэ заа сурвалж байгаа манай пуужин сан гэдэг энэ манай нисгэж загварын хамгийн анхдагч багшийн нэгэ. За. Энэ багшууд одоо пуужин загварын онгоц төрлийг ерөөсөө бүх загвараар хийн. Бүхнээ тооцоо гаргана. Энэгээр нэг төмөрөн дээр чиглүүлж өгч байна уу? Тий, энэ нэсний чиглүүлэгч гэсэн үг. Одоо бид нар чиглүүлж төмөрөн дээр өгөөд одоо тэрийг өөрөх гэж байна уу? Тий. Одоо соёц 39-ийг өөрөх гэж байна. За энэний тухай одоо та зөвхөн жаахан яриач. Одоо энэ хоёрын бол жим бол хамаагүй ялгаатай байна. Ялгаатай. Тэгэхээр тэр бол нөгөө 3 шүхртэй одоо энэ болохоор нэг шүхэр хийсэн сая. За. Тий. Яг 3 шүхртэй хийж болно. Энэ нэг шүхртэй шүхэр нь том шүхэр байгаа энэ үү. Задраад. Тий. Тэгж хийсэн байна. Одоо энэ их ийм салхитай үед бол бас хөөрөлтийн өндөрт нөлөөлөх үү? Бас нөлөөлнө. За. Запал нэ. За одоо ямар ажиллагаа хийж байгаа вэ? За одоо би эндээ загсааныхаа холбоотыг хийж байна. За. Энэ пуужингийнхаа холбоотыг. За энэ авааргүй үднээс энэ дээр юм наач биш. Энийг хий.
Энийхээ үзүүрт болохоор ийм одоо ийм чөлөнцний модон дайр гэж үүдэн шүү дээ тийм дайртай. Одоо энэ нэмэх хас хоёр ус зэрэнгүүтээ энэ дайрн дээр нь гал авцж байгаа гэсэн үг. Тэнгүүд шатаж өгч байгаа. За. Энэ бол ерөөсөө яг одоо ер нь яг пуужинтай яаж гал авдаг пуужин хөөрөхтэй ерөөсөө яг тэр шиг доошоо галаар ингэж гал цогч яанаа гэсэн үг юм. За тийм байна. Тий. Энэ нэг гал өгч тэндээс аккумулятороос гал өгж гэнэ үү тийм ээ? Тий, аккумулятороос цаг өгж гэн тийм ээ. Тэгэнгүүт энэ саяны дайр тесрэх юм байна тийм ээ? Саяны дайр тесрэн. Тий. Энэ нэг хүүж явах шиг нэг Америк төшн мөн. Тэр мөн вэ? Их хүчтэй салхинд бол яг чигээрээ явахгүй багтай бас. Бас салхины нөлөө өгнө. Тий. Энэ чиглүүлэгч төмөр нь тэд байна гэсэн юм байна байхгүй. Зөвхөн нөгөө байхгүй. Энийхээ ирчийг нэгэн зэрэглээ өгдөг. Ирч аваад яг тэр үеийг энэ одоо ерөөсөө дандаа сурагчд идэг. Тэгээ би өөрөө 40 дотор сургуулийн багш байхгүй. Дандаа загварынх. За. Тэгээ хүүхд бол энд бол материал ороодох юм байхгүй. За ерөнхийдөө бэлэн болцсон гэсэн үг одоо бол. Одоо бэлэн болцсон гэсэн үг. Яхан далий байна уу те? За хүүхдэрээ даруулчих. Юу яа? Энэ хүмүүсийг хойшлооч. Бүгд тоош. Одоо энэ хүү гал өгөх юм байна те? За. Чи тэрийг давхар барихгүй бол. Салхи цогч шүү дээ. Амар цогч. Хүндийн төв таараагүй энэ. Энэ яа салхинд явж гэнэ үү? Тийм, салхинд явж байна. Салхинд тогтчихлоо те сая. Төрөний хоёр яг юу явж ирсэн. Тийм. Мөнгөнүүд алхахаар. Мөнгөнүүд алхахаар. Харин сая бол пуужин болдгоор амжилттай газар тасалсан. Салхи хүчтэй учраас тогтоод тийш явчих чинь тийм ээ. Салхи даралтаар тогтоод явчих юм. Ерөнхийдөө болдгоор агаар тогтоо байх тусмаа яг экстэй шөөр. Тэг н агаар тогтоодсон бол ерөөсөө экстэй шигээд явна гэсэн. За баярлалаа. За баярлалаа. За манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Ингээ авчаавн дээр буян тухай нисэх буудлын юм гал унтраах тусгай ангийн бас техникүүдээс сонирхолж байгаа юм байна. Ингээ зочинтойгоо танилцъя. Та өөрөө үзэгчтэй танилцуулбаа. Нав Банзарч гэдэг буян тухай олон улсын нисэх буудлын авах гал унтраах гэсэн ахлах мэргэжилтэй. За. За хоёулаа нэг юм ижилхэн цагаан машины дунд байна. Бодвол гал унтраах машин юм байна тийм ээ. Нөгөө аэродром буюу агаарыг өлгөх зориулагдсан. Тусгай тоноглолтын тийм галын автомашин байгаа. За энэ аль улсад үйлдвэрлэсэн машин? Америкийн нэгдсэн улсын Oshkosh фирмд үйлчилсэн. T1500 маркийн ингээ галын хоёр автомашинтай байна. За ингээд өөрийнх нь хүчин чадлаар 575 морин өвчтэй. Хөдөлгүүрийн чадлаа. Тэгээд усны танк нь болохоор 5678 литр устай. Яг T1500 танк 1500 галлон гэсэн үг тийм. Литр шилжүүлэхээр 5678 литр устай болчихж байгаа. За тэгээ хөөс өсвч байсан нь болохоор 795 литр. Хуур аймын нутг нь болохоор 250 кг. Тэгэхээр үндсэндээ 3 төрлийн юм байна. Усаар шүшин байна. Хөөс байна. Тэгээд хуур аймын нутгаар бас шүшин гэсэн үг. Хуур эмийн нутг гэдэг юм. Химийн нутг. Хуур химийн нутг.
Тэгээ хөөс үсгэж Гуруулаа өөрт нь явж идэг юм уу тий? Гуруулаа өөрт нь байгаа. Тий. Яг одоо шилбэл гол хэсэгт нь танк нөгөө усны танк байлаа. Хойд хэсэгт нь хөөс үсгэж байсан. Энэ яг уртлын хэсэгт нь болохоор хуур амийн онцгой танк нь. За тэгвэл бүгдээрээ үзэгчтэй тодорхой харуулъя газар дээр нэ. За эндээс эхлэе. За энд юу нэ? За энэ болохоор ингээ хуур амийн нунтыг сав. Хуур химийн нунтыг сав байгаа. Аха. Энэ яаж ашигладаг гэсэн үг үү? За энэ болохоор азотын боллооноор хийгээ шахна. Хийгэр тий азотын боллоон нь энэ хуур амийн нунтгийнхаа сав руу ороод тэндээсээ даралтаараа галын хор яаж ажилладаг? Ямар төрлийн галыг унтраана гэсэн үг энэ бол? Ер нь агарын хөлгийн одоо нэг шатхууны гал буюу одоо хөөс уусгч бодистой хөөсний холбогтой зогцож ажилладаг гэдгээр хэлдэлөө. Тэгэхээр хөөстэй зэрэг хэрэглэнэ гэсэн. Зэрэг хэрэгжилж болно, дангаар нь хэрэгжилж болно гэсэн. Одоо металлын гай болоо шатхууны галд хуур амийн нутгийг ашиглах боломжтой гэсэн. Одоо өөрөөр лонгоцны шатуунтай хэсэгт гал гарч байгаа бол энэ химийн нутгийг хөөстэй давхар ашиглах юм байна тийм ээ. За дангаар нь ашиглаж болно. Энэ нөгөө нэг 600 хэдэн литр гэдэг лэн чинь. Энэ 250 кг багтдаг юм сав байгаа босоо сав байгаа. Энэгээр бол одоо ямар хугацаанд ажиллах вэ? За энэ болохоор өөрөөр хүчин чиглэл нь болохоор яг цаанаас шаардсан хугацаанд секундэд 2.5 кг-ыг гаргах нормтой байдаг байхгүй. Тэрнээс илүү гэсэн. Одоо нэг 5 орчим гэх юм уу тий. Мэдээж галынхаа их багаас л болно тийм ээ. Их хэмжээний галыг бол чадахгүй. Тий, их хэмжээнийхийг болох юм бол яг баг төвшөнд нь бол унтраацсан. Энэ нэг унтраалга байгаа мó юу? За энэ ерөнхийдөө ерөөсөө хий захиргаан гэсэн энэ нэг системүүд нь ажиллуулах системүүд нь калапангууд нь байна. Шахуургууд тий. За энэ ингээд хуурай химийн нутаг гэсэн юмс байна. За энэ одоо нэг энэ машинд баг бүрэлдэхүүн хэдэн галзсан өгч байна. За энэ бол ингээд энэ машин дээр болох 8500 болохоор 4 тооц суудах хэвээр. Жолооч суун, тухайн нөгөө нэг ээлж яхагцсан суун, 2 галзнагч суун гэсэн. Дөрүүлээ явна гэсэн үг. Дөрүүлээ явна л гэсэн үг. Дөрвөөс илүү хүн сууж болохгүй. За энэ дотор бол галын хоол шаланг гэж ярьдаг. Тийм одоо ингээд акран шүү ингээд бид нар ингээд 60 м ингээд бэлэн байдалд ингээд бэлтгэсэн байж байгаа. Тэгээ шууд энийгээ шууд дийлгээл ус цацгаад бэлэн болсон. Гайгүй юм тий. Тэгээ энийг ингэж атгах юм байна тий. Ингэж атгаал энэ дээрээс давхар ингэж барина гэсэн үг үү? Энэ нээ. Энэ нээж байгаа. Хойшоогоо нээгээд урагшаага хаадаг. За тэгэхээр нэг гараар бол энэ бас хүчрэхгүй дээ. Хүчрэхгүй ерөнхийдөө нэг хөшөөн дээр 2 хүн байдаг. Ягаад гэвэл даралтын нэг хүн дийлэхгүй учраас ажиллах чадвараас алтгуулаад энэ болохоор ингээд цацруулна шулуун шүршин. Энэгээр тохируулдаг юм байна тий. Энэ дээр хөшөөн дээр их одоо энэ даралт нь бисгээр хэмждэг. 100-аас 125 бисгээр. За. Тэр холццоо одоо энэ яг энэ байгаа юунасаа. За энэ 30 м орчим болцснаа. 30 м. За. Энэ тэгээд урт бол нэг хоолоо одоо ингээд 3 хоолоо байгаа. Нэг хоолоо нь 20 м, нийт 60 м урт. 60 м. Тий, хоолоо. Хооронд холбогдсон. Тий, холбогдсон. Шууд татхад бэлэн гэсэн. Бүгд холбогдсон. Энэ бол мэдээж өөрөө ус гал төсвөрлөх даралтын хоолоо гэсэн. Гал төсвөрлөх үү? Энэ дээр бол хэр баргийн бас гал унахад гал гэхээс энэ галд ойртож болохгүй л дээ. Яг нь өөрөө даралт тоодаг учраас даралттай үйлээ. Галаас хол ажиллана гэсэн. За. Би нэг галын техник дээр өөрөө бас галаас хамгаалагдсан байд юм аа гэж бодохгүй. Галаас гэхээр шууд гал дээгүүр ширээдэж болохгүй шүү дээ. За энэ дотор юу вэ? Тий. За энд болохоор усны хоолой. Тий одоо энэ дээгүүр чи одоо носоосны хоолой моолоо гэдэг одоо энэ ерөнхийдөө нөгөө ус шүрших гал унтрах системийн хоолойнууд л байна л гэсэн. Ингээр одоо энэгээр ингээ нөгөө нэг ноцоосны хөвчин чаддаг хаана алах энэ дээр залгана гэсэн үг. Одоо энэ бол бэлэн байгаа шууд гарах нь. Тэрийг шууд гараад ингуудтай шууд ноцоосноос ус гараад. Энэ хэсгийг бол зүгээр. Тий энийг бол ерөөсөө бид нэр оролдож болохгүй. Энийг нөгөө нэг засвар үйлчлэгээ хийхдээ тусгай хүмүүс ирж ажиллана л гэсэн. Тий. За энэ дотор юу вэ? За энэ цоочтой байгаа манай. Энийг за тэр хамаагүй бас зарим нөхцөл яах. За энд нэг ганцхан юм байдаг. Энэ болохоор өөр энэ одоо сүүлийн үед вебаста гэдэг байна шүү дээ. Халуун тугаар нөгөө халагч. Тий. Тий. За. Нөгөө хөөс гэдэг нь хаана байдэ? За хөөс гэдэг нь одоо дээшэл гарч үзэн тий. За гарах уу тэгвэл. За халтар ноот юм баг. За. За ингээд нэг хөөсний танк нь хөөс үүсгэж бодсон байдаг. Ийм шингэн байдаг юм уу тий? Шингэн байдаг. Энэ устай холилдохоор л тэгээд энэ тусгай хошуугаар цацсан үстэй. Тий энэ яг нь дотроо нэг хөөс нь устайгаа холилдох харьцааг автоматар тохируулдаг.
Тэгээ гошуун дээр очихоор өөрөө хөөс болоод гарна гэсэн үг. Тий. Хөөс бол ямар төрлийн ер нь бас шатхуун унтраах зориулттай. Тий, ерөөсөө шатхууны галдал гол нь зориулагдсан. Агаар өдөг чи өөрөө шатхуун их хэмжээгээр тээвэрж явдаг учраас шатхууны галдал зориулнэ л гэсэн үг. Тий. Энэ болохоор усны танк. Усныхаа? Тий, ус. 6700 хэд гэлөө тий. 6678 литр устай. Тий. За. Энэ болохоор илүүдэл нь. Тий. За. За энэгээр бол нэг тусгай зориултын гэрлэлүүд нь баг шиг байна тийм ээ, нэг ажил үүргээ гүйцэтгэж явах үе. Тий, маякнууд нь. Одоо жишээлбэл хөдөлгөөн үйлдвэртээ энийг ашиглана. Дуудлага ирэх юм бол энэ хоёр удаан гэрэл асна. Энэ нэг хураа хими юугаа цэнэглэх үү тий. Энийг онгоолгоод цэнэглэнэ гэсэн үг тий. Цэнэглэн шалгана нэгээрээ. Тий. За энэ болохоор тэр утлах чинь хошуу тий. Гол гал утрах босгосны чи энэгээр гарна гэсэн. Нөгөө хөөс чи энэгээр гарч ирэх юм уу? Энэгээр гарч ирсэн байна. Тий. Тэгээ энийхээ яаж удирдах вэ? Энэ доор автоматар одоо кабин доороор би заагаа. За. Энэ азотын болдоо нь болохоор хуур амин нот юу болох. Энэ үү? Тий. За. Энэ зэрэгтэй. За. Энэ хойдлын хэсэг бол энэ болохоор хөдөлгүүрийн хэсэг. Машины мотор уу? Тий, мотор. За. За оноо байх. За тэгвэл одоо хоёлаа доторх кабинаа үзье тий. Энд хайц руу орчоод кабин руу. За. Нэр нөгөө талаараа тавьж шүү дээ. Энэ бол өөрөө машиныхын үндсэн мотор байна уу? Тий, үндсэн мотор нь. За, дизель үү энэ юу? Дизель. За. Энэ болохоор аккумулятор. Аавс аварга юм байна. Тий. За ингээд энэ өөртөө ингээд шат ингээд бичээдэг. Энийг юунд хэрэглэдэг юм? Энэ намхан юм ч та. Энэ өөрөө сунна л да. Агарын хөлөг дээр очиод ирэхээр шууд дийлгэн ингээд сунна гэсэн. Тэхүү. За. Тий. За энэ одоо За энэ юу вэ? Насэлк. Одоо хүн зөөвлөх зорилттой. Бас агарын хөлгөөс одоо бэртэж гэмтсэн хүн байвал бид нар одоо шаардлага гарна шүү дээ. Тийм бол одоо энийгээ дийлгээл. Тий. Тий. Ингээл тэгшигч юм байна тий. Ингээд төгчч чинь. За. Тий. Нэгэнд бас гал унтрахаас хажуугаараа хүнээ авах юм байна тий. Бид ч бас аврагчийн үүргийг давхар гүйцэтгэж шүү дээ. За. Тэгээд ийм хоёр нас хэлэх байдаг юм байна тийм ээ. Тий, одоо яг энэ дээр хоёр байгаа. Юу нөөцөнд бас байгаа л да. За нэгэнт нас хэлэхгүй юм чинь та нар бол өөрсдөө бас нэг тийм эмнэлгийн анхны тусламж үзүүлэх тийм юутай байдаг. Сургалтанд хамрагддаг тий. Энэ болохоор нэг юу задаргаа хийнэгдэг, тэрл нөө датдаг тийм аврах багж байхгүй. Багж байдаг. Тий, угсардаг. Гидр ажиллаатай. Яг нэг лом. За одоо нөгөө хуурай амин унтдаг гэдэг байна шүү дээ тий. Тэр нь цаанаас харагдчихсан. Тэрийг гарах хөшөөч одоо энэ багхгүй. Тэгээ энэ одоо 59 м. Ингээд татчихна. Автоматар хураана. Энэ бас нөгөө нээдэг хаадаг. Нээдэг хаадаг тий. Тэгээд энэ чинь юугаар нээгээл тэгэл галс нэг чирээд. Тэгэхээр энэ бол ер нь хуурай юм прогресс юм явна гэсэн үг тийм. Тэгээд тэр нь очиж гал дээр ингээд бүрхэж унтраа тийм гэж тарж идэг гэсэн. За. Гэтэ нөгөө шатхууны төрлийн галыг тий шатхууны бол өөр одоо хөдөлгүүрийн гал ч юм уу тий. Азар бол мэдээж юу ойрдол ашиглахгүй байгаа тийм ээ. За ороод ир. За жолооч ингээд заах бичсэн үү? За ороод ир. За ороод. Хач хаалгаач. За цаан чинь бас дахиад хүний суудаг юм уу? Энэ галс нөгч одоо энэ дахин сууж байгаа галс нөгчийн суудал. Та одоо жишээлбэл энэ багийн экипаж яхлагч гэсэн. За. Би болохоор жолооч гэсэн. Одоо энэ өрүүл дээр сууж байгаа. За. За одоо тэгээд машинаас очиж гал дээр очихороо. Одоо төрний дээр байгаа лапетны хошоо гэдэг шүү дээ. Гал улдрах гарах. Тий. Хошооны чинь удирдлага нэ нахгүй. Одоо ингэж чиглүүлж ийн гэсэн үг. Тий, одоо энэ сум байгааз. Энэ сум хаашаа харна. Одоо энэ дээдлийн хошоо чинь тэгээд чиглэж ийн гэсэн, чиглүүлж ийн гэсэн үг байхгүй. Наатахаараа хоёр хажууд тийш. Энд хөдлөхгүй шүү дээ энэ хошоо. Асаагаагүй учраас. Асаагаагүй учраас. Асаах уу? Асаач бол манай үзэгчтэй сони юм да тий. Төмрөө ороод ирээ. Төмрөө. За манай үзэгчид бол хараад бол сонирн байна тий. Уул нь бол хамгийн зүүн захтай жолооч суудаг байхад энэ галын тусгай зорилтын машин болохоор жолооч нь энэ голдоо таана бас нэг гал
сөнөгч нь. Тэгээ миний суудлал болохоор багийн ахлагч юм шиг байна тийм ээ. Тэгээ манай зураглаачийн сууж байгаа суудлал бас нэг гал сөнөгч. Ингээд дөрөв хүнтэй явах юм байна. Буугаад юу яах саадгүй байх л. Тэгэхээр ингэх юм уу? Одоо жишээлбэл очлоо. Танад ч бол 3 хошуу байна шүү дээ тийм ээ. Ус, хөөс одоо хуурай хийм ингээд. Яг үндсэн юу л да. Үндсэн бол 2 байгаа. Хуурай минут гэх энэ одоо нэг гарч байгаа юугаар чинь ус чарна, хөөс чарна. Аль нэгийг л ашиглах юм бэ? Тэгэхээр энэ дөрөв хөрхөө бүгдээрээ яг жолооч нь бас туслана гэсэн үг үү? Жолооч туслахгүй. Жолоочууд ерөөсөө машин дээрээсээ бүх удирдлага хийн. 2 гал сөнөгчл үндсэндээ ажиллана. Тантай нийлээл тэр талбар дээр бүх үйл ажиллагааг л явуулах үүрэгтэй. За одоо үзэгчдэд энэ галын дээдлийн хошууг хөдөлгөж үзүүлэх гэдэг юм тийм ээ. Шинэ асуудаг. Би нөө жолооч биш л та хамаагүй хурж байна. Бас их холдоо юм асаад тийм. Тэгээ өөрөө ингээд За одоо өөрөө ингээд бэлэн байдалд орчиж байгаа. Одоо яг уршаа хартсан байгаа гэсэн үг тийм. Та одоо наатахаараа өдөртөө хөдлөх гэсэн үг. Одоо би хэлчихвэл ийшээ ингэж байна. Тий, одоо ингээд ингэх юм бол энэ чиглэлийн өөрчилж байна те бас. Чиглэлийн өөрчилж гэсэн. Энэ гарны хөдөлгөөн нэг ингээд. Тэг яг гарны хөдөлгөөнөр юм байна те. Тий, гарны хөдөлгөөн. За. Тэгэхээр эндээсээ ерөөсөө яг сууж байгаа л юугаа өдөртөх юм байна. Одоо акватор өдөртөж болно. Бас гар ажиллагаатай бас хийж болно. Тий. За энэ Америкийн. Тэгээ энэ нэг гох шиг юм байна. Энийг дарахлаар наатгын дарахлаар ус шүү. Усаа шүршин гэсэн үг тийм. Тэгээ энэ нээж хаана нөө их даралт баг даралт тэгээд зацруулна шулуун өгнө гэсэн. Энэ бас удирдлагууд байгаа юм байна тийм ээ. За тийм байна. Одоохондоо бол энэ хаацсан байгаа гэсэн үг тийм. Хаацсан байгаа гэсэн. Одоо энийг нэгээд гохгүй дарахад дарна л гэсэн. Гарна гэсэн. Энд дээр тохиолдох юм. Тийм. Тэгээ хазаад гэхгүй нөө ус чи өөрөө хаана явж байна те. Угаасаа тэгээ энэ шугам сум байгаа юм чинь. За. Хамаатан дээр бол битгээр чи ярих юм. Яг яа. Энэс илүү байгаа. Тэгвэл хоёлаа энийг тэгээ нэг унтраа. Юу хуунцар уу юу энэ? Энэ ерөөд бас сайжруулсан хуунцар л гэж байна тийм. Одоо дээрээс юм зам уунах, гал мал уунах, шатхуун хайлмаг. Манай залуунууд төр өрөөдөрч. За энэ бол тусгай танаа тий тусгай зориултын одоо Америк. Давуу бол юу стандарт тий. Давуу бол гал төсвөртэй давуу юу? Тий гал төсвөртэй давуу. Энэ бол нөгөө нэг гэрэлтүүл цацруулагчтай юм байна тийм ээ. Тэгээ одоо эднэр бол ингээд нөгөө өөр ойр зүрийн хэрэглээний хэрэглээ одоо жишээлбэл малгайн дотор өмсөх подкаст модлем гэдэг энэний дотор өмсдөг. Энэ бас давхар халуун хамгаалж байна уу? Тий одоо өөрийнхөө арьсыг хамгаална гэсэн үг тий халуун дулаан. Ер нь гэхдээ яг каск өмсгөдөл энийг заавалчгүй давхар өмсөх хэрэгтэй. Заавал өмсөн тий. Тэгвэл одоо энэ чинь арьсаа хамгаалахгүй болохгүй шүү дээ. Энэ тэгээ ингээд нөгөө хүзүү хоолоор юм орохоос хамгаалчихж байгаа юм байна тийм ээ. Энэ дээр бол нэлээд юм унахад бол бас гайгүй. Гайгүй. Энэ цаа бас техник үзүүлэлттэй. Бас ингээд юу чинь. Одоо жишээл хурц гэрэлтэй үед ингээд хар нүднэшэлтэй. За. Ямар кинонд дэрхлээ нэг морьточ болоос өдрөлөө ингээд юу болчдгийг 6 яас ингээд дахааран солилцдаг шүү дээ. Тэр шиг ингээд хурц гэрэл дээр л ингэж чинь. Энэ бол зүгээр ерөнхий халуун халуунаас хамгаалж байгаа тий. Гутал бол бас тусгай юм байна уу? Тий одоо ингээд уртаа энэ уртаа төмөрөмтэй бас тий. Уландаа бол бас тий одоо ингээд халуун юм зумд гэх шиг гээд бас гişгэд бол яахчихгүй тий. Халах байгаа үсэн. Энэ тэгээд Америк стандарт явуулсан юм уу? Евро стандарт. Евро. За. Мараа нөө Чингис хааны эсэх буудал ингээд нөгөө нэг төслөөр нөгөө орозон бавар авчихгүй гурван ширхэг. Тэгэхэд нөгөө нэг үйлдвэрээсээ бас гуц ирдгээ. Тэрний дагуу захиалж авсан гуц. За. Одоо бол тэгээд анзаар бол энэ техникүүд маань бол ямар нэгэн байдлаар ашиглагдахгүй байгаа тий. Гэхдээ яг зах хэмжээнд баг хэмжээгүүд бол гарна. Жижигхэн гал хэмжээний юмнууд бол бас одоо гараад битгий гал гараасаа тий. Одоо ер нь бол тий битгий гал гараасаа. За хоёулаа дараагийнхаа машиныг үзгөө. Баярлалаа. За энэ манай КАМАЗ Оросын холбооны улс. Тий, Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн. КАМАЗ 43168. Баки. Одоо шил агарын үйлдвэрт зориулагдсан. Тэгээ 260 морины өвчтэй. 7500 литр устай. 500 литр хөөс үүсгэж бодистой. 180 кг нүүрс хүчлийн хийн галууд байгаа. Тэгээ энэ болохоор Гүпертер клапет.
Энэ саяны нэг дээр байсан шиг дээр байдаг шиг доор бас байгаа байхгүй. Энийг бас дотроосоо удирдах уу? Энэ болохоор дотроосоо удирдна, механикаар бас ажиллана гэсэн. Механикаар гэхэлэр энэ нь ингэж хөдөлгөх юм уу? Тийм, энэ төвжээнүүдийг мөртлөөл. Тийм, ингээл дээш доошоо ингээл. Тийм. Суурин ч гэсэн ингээд хөдөлгөөл энэгээрээ нааш цаашаа ингээд хэлчихнэ гэсэн. Ус л ердийн температуртай ус байгаа тийм ээ? Тий, ерөөсөө л цэвэр ус хэрэглэн бид нар. Өвөл яадгийг одоо тухайлбал гадаа орчинд өвөл бол бас ус л жаахан халаач хэрэглэж бид нар вебастай хэрэглэн. Тэр чинь тийм зориулттай юм уу? Тийм зориулттай. Усаа нэгдүгээр төлдөөхгүй, ноцоосоо хөдөөхгүй байх шээ. За. За одоо энэ талаас таарах уу? За. Энэ машин дээр болохоор 6 хүн суух хэрэгтэй. 6 тот гэсэн үг байхгүй. Хойдолтой 4 галс нэг суун, урт талдаа жолооч нь тухайн баг ээлж ахлагч буюу багийн ахлагч суун гэсэн. Жолоочсоо гадна бол 6 юм байна те. Жолоочтойгоо 7 юм уу те? Жолоочтойгоо 6 байхгүй. За. За эндээс эхлэе явчих. Энд сон гэсэн үг те. Наанаас сон гэсэн. За энэ ингээд ийм том үргэлж кабинтэй юм байна. Тий. Тэр люкер дээшээ гараад дээврийн лапет юу яа гэсэн. Гарах зориг. За энэ бол цэндээ ингээд галган балах судал. За энэгээр юу вэ? За энэ хоёр удаан юу вэ гэхээр энэ цөмлөгч хөшөө гэж байгаа. Одоо агаар юудыг одоо нэвтэрч орж чад боломжгүй тохиолдолд тэр цөмлөгч хөшөөгаар нөгөө нэг хийц бүтц рүү цөмлөөд тэр дотор байгаа одоо унтрах чадах байгаалыг унтраах зорилттой байхгүй. Энд хошоогоо хоолойгоо залгана. Энд хоолой залгах юм байна те. Энэ урдуураа ус цацах юм байна те. Тий, энийг цөмлж оронгуудаа одоо шил энэ хэвцээ орлоо гэж бодоход ингээд усаа цацруулаад галыг унтрах гэсэн. Өөрөө орохгүй, өөрөө хошоогоо оруулах. Энэ орж чадахгүй байгаа тэгэхээр энийг цөмлөн гэсэн үг байхгүй. Тийм байна. Тэгээ энэ хошоогоо оруулчих байгаа юм байна. Хошоогоо оруулаад усаа. Тэгээ дотроо усаа цацах юм байна те. Тийм байна. Энийг манай зураглаач татаад харуулж байгаа энэ. Энэгээрээ бол цөмлж оруулаад тэгээд нэг энэ дайны орлоо гэхэд энд угаасаа юу ороод ирнэ, ус ороод ирнэ. Энэ рүү цацах дээр усны ишиг энэ арцгар дээр цацах юм байна. Цацраал галыг унтрах гэсэн. За ийм хоёр хошуу байгаа юм байна. Одоо энэ болохоор погор гэдэг байхгүй юу? Одоо цөмлөн юм аливаа ямиг татна. Тийм байна. Энэ бол зүгээр цөмлөх зорилттой. Тий, задгаа их зорилттой. За тийм байна. За энэ болохоор дүүс хүчлийн хийн гал унтраагаа. Энэ одоо агаарын үлэгдээр захилгааны гал буюу одоо хөдөлгөөрийн галыг унтрах зорилттой. Тий, ингээ 10 м урт шалангтай. Тий, ийм хошуутай байдаг. Тий, ингээд энэгээр эндээс барьж байгаа ингээд унтрах. Энэ хошууны юм уу? Тий, хошуу. Гэтэ эндээс барьж болохгүй. Мэдээж хүүтэн байх байх. Хүүтэн 70 градусын хүүтэн ялгаруу. 70 градусаа? Амар юм байна. Гэтэ энэ ч гэсэн баг тэгвэл бас юу яах юм шүү дээ. Бэлитэй байх. Бэлитэй гэсэн тий. Энэ бас нэлээд юу яах вэ? Гайгүй. Даралт багтай учраас. Тийм үү. Энд гэхдээ гал руугаа нэлээд ойртно гэсэн. Ойртно гэсэн үг тий. Тэгээ дор хойш 2 м-ээс дотгош орж байлаа. Зөв. За. За энэ дотор юу байна? За энэ дотор болохоор түрүүний нөгөө нэг энд байдаг шиг 60 м хоолой гэсэн байгаа. Тэгээ одоо ингээ шууд аваад тэр стүүцэр залгахад бэлэн л явж гэсэн. Тий. Наанаас ч хоолойгоо авчираа энэ залгах юм уу? Тий. Энд залгах гэсэн үг үү те? Тий, наа чи залгах гэсэн. Ингээд энэ такник хэсэг байгаа энд. Тий. Энэ болохоор ингээд хоолойнууд ингээд бэлэн байж байна. За. Тий, 51 м, 66, тэгээ 77 гэдэг. Тий, бүдүү юм байна. Тийшээгээ бол. Тий, энэ тус-туснаас үүрэгтэй идэс чи. За, өөр зориулт. Тий, өөр зориулттай гэсэн. Тий. Энэ зориулсан толгоонууд бол хошуунууд бас өөр байх. Тий, яг өөр. Одоо энэ жишээ нь бол Эрзбатай энэ ч байх чинь энэ чинь Орос гос стандарт юм бол. Багдана дутагтай гэсэн. За. За энэ болохоор бас л арын хэрэгэл дээр ажиллах. Ингээ задаргаа их ажлууд байна, төлхөөрнүүд байна. Хайж сүх. Энэ юу юм жишээлбэл? Одоо энэ жишээ нь саяны дотгоо шүү дээ, тий. Энэ татгуунуудыг ингээд хооронд нь холбочоод чангалах юм уу? Суулгах зорилттой. За. Тийм ингээд том диаметрээр өөр. Яг тэрэндээ зориулсан төлхөр юм биш үү те. За энэ болохоор нэг төв шугам биш үү? Одоо бидний нэрж ярьсан юу худаг биш үү те. Тэр дотроос одоо төв шугамаас усыг одоо энэ галын автомашинд ус цэнгэлэх зорилттой. Стендер гэдэг юм. За. Доор Эрзбатай. Энд доор Эрзбатай. За. Тийм. Тэгээд
Тэр дээдлийнхаараа нөө төвшиг маань нээгээд энэ хоёр л ус ороод ирэнгүүт. Энийг салгаад аваад явчих юм биш үү? Салгаад авчих. Аваад будаг дээр байрлаа. Тийм байна. Энэ танд авч үзүүлэхгүй болох. За тийм байна. Ямсан дээр ингэ тонгож байгаа байхгүй. Энэ доороос холддог юм бол. За. Тий. Бага юм байна. За энэ ингээд энэ нэг юу юм бэ? Энэ нэг цилиндр торба шиг юм уу байна. За энэ болохоор шүү дээ. Энэ хоёр ингээд 4 метр ингээд сор хоолойнод байгаа. 125 мм. Сорно. Тий, усан цангаас ус оруулах зорилттой. Одоо ус ороод танк руу очих нь шүү дээ. Танк руу очиод ноцоосноос шууд гадаа. Эдгээр хооронд нэг огсорчих юм уу? Тий, холбоно гэсэн үг тий. Тэгээ урт болох юм уу? Тий. Уян даа өгөө. Уян баг тий. Атрат хоолой гэдэг чинь тий. Тийм баг гэдэг. Тий. За энэ болохоор араа ноцоосны хэсэг. Ингээд жолооч гэж ажил болно. Саяны 125 м-тэй гэж энэ толгойд усан сангаас 8 м гэж 7.5 м-ээс ус сорно гэсэн үг. Вакуум ноцоосоор. Тий. Тэгээ энэ одоо герман ноцоос байгаа. За. Тэгээ ингээд хоёр тийш стуцрээр гарна. Тэгээд одоо хөөсний танкнаас ингээд ус орно лафет. Дээд лафет. Ингээд доод лафет руу гарсан ингээд шугамтай байхгүй. Зөв. Тий. Ингээд энэ дээр бүх юма тохируулахтай. Хөөсний тохируулга ингээд цусны юу. За. Энд дээр зөвхөн жолооч ажиллана. Мундаг тоногдсон машин байна тийм ээ. За энэ бол шат буудаг байх гэж байна. Тий. Ингээд түгжээтэй юм байна тийм. Ингээд юм байна. За. Ингээд дээшээ гараа. За та төрүүлээд гар. За одоо энэ нэг тэр хошуу шиг, тэр дээврийн лафет шиг энэ бас ийм гар ажиллагаатай хошуу байна. За. Тэгээ энэ бол хаашаа иргэн. Тийш хараад явчихвол нуршаа. Тэр чанга байдгийг. Айгүй би судлаад тань үзүүлчих. За эргүүл та. Хаашаа иргэн. Айгүй хөнгөх юм. Тий хөнгөх. Энэ ус цацчихсан ч гэсэн юу яах вэ? Тэ хөнгөн байх уу? Хөнгөн байна тий. Тийм байна. За энэ бол ингээ үндсэндээ бол яг тий. Юу ачих юм байна. Өөрөө ингэж жагаад баярлалаа. Тий баярлалаа харж байгаа л өөрөө шилжиж явчих гэсэн. За. Энэ юу вэ? Наад чи одоо нэг хөөсний хошуу гэдэг. GPS 600 гэдэг. Одоо бид нар их хэмжээний хөөс хэрэгтэй тохиолдол байх юм бол энэ хошууг ашиглаад одоо нөө шатгууныг алж хучиж унтаа. Энэгээр хөөс маш сайн гардаг байхгүй. Энэ бол салах юм байна дээ. Салаад нөгөө дооруугаа хоолойн залгатаад гадруугаа явуулсан. За энэ бол нөгөө сундаг шат байх шиг байна. Одоо агаар явуулах зорилготой хоёр сундаг шат. Объект болохоор энэ 3 сундаг бол авчдаг. Тий. За энэ болохоор усны танк. Энийг болоод шүү дээ одоо 3 янзаар цэнгэлдэг. Люкнээс шууд танк руу овсхийн, соруулна, ус цуглуулах зорилттой гэсэн үг тийм байна. Тэр тухайн нөхцөлдөө тааруулаад ажиллах юм биш үү? Тааруулаад усны төвшин ямар хэмжээтэй байд тэр дэвшиндээ зориулаад түрүүний стендер гэдэг юмд чи одоо энэ 75 м-ийн явдалтай бас материал тоолоо. Тий тэрийг ашиглах. Зөв. 4 м-тэй. Тийм зориулттай. Энд болохоор хөөс үүсгэж байсан байна энэ дотор байгаа. Тий. Синтетик хөөс. За сони юм байна. За. Өдөр нормтыг биелүүлэхэд бүгд хугацаатай. Юунууд саяны хооломолоо огсрох одоо үйлдэл болгоно бүгд нормтой байгаа. Тий. Тэгээ тэрийг биелүүлэхэд бол байнга дасгал сургуулах юм. За. За үзэгчдээ авчоогон дээр байгаа буян тухайгийн гал унтрах тусгай техникүүдийг та бүхэнд танилцууллаа. Тэгээ манай үзэгчдэд техникээ танилцуулсан танд баярлалаа. Тэгээ одоо мэдээж гал битээ гараасаа гэж ирэх хэрэгтэй баг тийм. Бай өргөс тэрийг хүсэж байгаа. За тэгээд өргөсөн тангарахтай үнж сайн ажиллаарай. Баярлалаа. Та бүхэн ажил хүнд сайн амжилт хүсье. За баярлалаа.
За нэвтрүүлэгтэй цаг байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Манай нэвтрүүлэг одоо Mi8 онгоцны бүхээгээс үргэлжилж байна. За ингээд зочинтойгоо та бүхнийг танилцуулъя. Та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу? Сайн байна. Зөвсөлтчний 303 дугаар ангийн инженерийн албан дээр Ахмад Гамбат гэж юм байна. Уг нэстэг төрний ахлахын инженерээр ажилладаг. 2016 оноос хойш уг нэстэг төрийн дээр ажиллаж байгаа. Орос улбаны улсад их сургууль төгсөж ирээд 10 зэрэг академид төгсөж ирээд түүнээс одоо хүртэл ажиллаж байна. Зөвхөн инженер. Маань нэстэг төрийн маань болохоор 2008 онд үйлдвэрлэгдсэн. 2008 онд Монголд орж ирсэн. Яг уг загварын 2 нэстэг төрийг Монголд одоо яг зэвсэг хүчинд маань ашиглагдаж байгаа. Уг одоо манай нэстэг төрийг маань болохоор шүхэр десантын, эмнэлгийн, ерөнхий хаврын туслах гэсэн зорилтоор төлхөө ашиглагддаг. Мөн ачаа тээвэр зөөвөрлөх гэсэн байдлаар эмнэлгийн гэх юм бол 12 зэрэг суурилдаг хүмүүс авч явна. Ачаа тээвэр гэх юм бол дотроо 4 тонн ачаа, доороос дүүжин ачаа гэж байдаг шүү дээ. Ачаа кинон дээр гардаг та тий. Ачаа осолцсон явж байдаг тий. Тэр бол 4 тонн гэсэн үг. Тэгэхээр доороос 4 тонн ачаа авч явах боломжтой. Шүхэр десантын хувьд гэх юм бол ойролцоогоор 35 десант ч авах боломжтой. Ойх олон авч явд юм байна. Баруун болон зүүн хаалгаараа эсвэл хаатлын рамп онгоолгоод бас шүхэр аялах бүрэн боломжтой гэсэн. За одоо хоёлаа нэг донгосныхаа бүхээх дотор ороод ирсэн юм чи ерөнхий танилцуулга хийдэг. Нэг одоо юу болгон товчуулганы ярих бол юу байх вэ? За ерөнхийдэн тэгвэл яриад. За энэ талаасаа ингээд харах юм бол бид нар газрын тэжээл мөн газраас авж байгаа тогныхоо хэмжээ тэг газрын тэжээл авч аккумуляторынхаа вольтыг ч юм уу ингээд эдлийнхаа энэ хэсгийг хэлж гэнэ үү тийм ээ? Тий, тэгээд генераторын хэсэг ажиллаж байгаа гэсэн үг. За эндээс одоо явах юм бол энд галын системийн нэгдүгээр үе, хоёрдугаар үе гэдээ явчихж байгаа. Галын систем гэдэг юу гэж ойлгох вэ? Хэрвээ хөдөлгүүр юм уу нэстэг төрний аль ч хэсэгт гал гарсан бай дараалалаараа гал унтраах явц явагдана. Яг хаана гал гарсан бэ гэдгээс шалтгаална. Энд асах юм уу? Гэрэл асах юм уу? Галын системийнхаа гэрэл нь болохоор эндээ асна. Энд болохоор яг аль хэсэгт гал унтраах вэ гэдгийг нь дараалалаар нь явуулах гэсэн үг. Энийг дарах юм уу те? Тий. Хэрвээ энд автоматар унтраахгүй бол эндээ дарж хүчээр ажиллуулна гэсэн үг. Галын баллон маань нэстэгний одоо дээдлэх хөдөлгүүр босод аяд ангууд байгаа гэсэн үг байхгүй юу? Тий. Энэ хэсэг болохоор манай туслах хөдөлгүүрийг асааж өгөх дөнгөлөөрүүд маань байж байгаа. Энд болохоор манай үндсэн 2 хөдөлгүүр байгаа. Зүүн болон баруун хөдөлгүүр асаах үндсэн дөнгөлөөрүүд нь. Нэг том хөдөлгүүртэй биш юм уу те? 3 хөдөлгүүртэй. За манай нэг хөдөлгүүр маань 2200 барины хүчин чадалтай. ТВ 317V гэсэн маркийн хөдөлгүүртэй байгаа. Энэ том сенсийг 2 мотор ажиллуулж байгаа юм уу те? Үндсэн 2 хөдөлгүүр ажиллуулна. Туслах хөдөлгүүр нь гээд байгаа. Нийт ингээ 3 хөдөлгүүр. Сүүлэн дээр байгаагаа хэлж гэнэ үү? Тэгээ хойдолд нэг байгаа. Тийм. Тэр нь болохоор туслах хөдөлгүүр. Тийм, үндсэн 2 хөдөлгүүрээ асааж өгөх хэрэгтэй. 2 хөдөлгүүр маань нассныхаа дараа өөрөөсөө эргэлтээгээ үндсэн редуктор гэж байгаа. Тэрэндээ эргэлтээ өгөөд редуктор маань даах сенсийг эргүүлнэ. Их олон үеийн шаттайгаар дамжин гэсэн үг л дээ. За. Тийм. Түүнээс дан ганц хөдөлгүүр асаад сенс эргүүлнэ гэсэн зүйл байна. Редуктороор дамжиж. Редуктороор дамжина. Редуктор нь хөдөлгүүрийн эргэлтийг багасгаад дээшээгээ 90 градусаар сенсээр эргүүлж өгнө гэсэн. За ингээд цаашаа одоо ингээд асаалтын систем явж байгаа. Энд болохоор шингэний систем гэдэг зүйлийг хянах явж байгаа. Шингэний систем маань юу вэ гэхээр нисгэгч маань дан ганцаараа одоо энэ рүүчгийг энэ федал гэж нэрлэдэг байгаа. Энэ хоёр зүйлийг удирдахад маш их хүч ирдэг болохоор тэрийг зөөлж өгөхийн тулд шингэний систем маань нэстэг төрөнд байрлуулж өгсөн байна. Ер нь бүх нэстэг төрөнд байгаа. Тэгэхээр шингэний системийг хянах нь энд байна. За энд болохоор K50 гэдгийг энэ машинаар ярих юм бол яг халаах систем гэж ойлгож болно. Нэстэг төрөний маань дотор халуун, өвөлдөө бол халаан, зундаа air condition маягаар ажиллана гэсэн тусдаа K50 гэсэн зүйл байдаг. Пар 50 гэдэг шүү дээ. Пар 50. За одоо энүүгээр ингээд явах. Одоо ерөнхийд нь бол ингээд бүх зүйлүүд ийм өрхөө. Энд болохоор газар орхилтын систем. Нэмэлтээр бид нэр хойно Оросоос захиалгатай маахан сорилуулж өгсөн. Энэ юу ямар байна вэ гэхээр цаг агарын хүндэрсэн нөхцөлд эсвэл одоо урт 1000 метрийн цаана
ийм өндөртэй уул байна гэдгийг харж ирнэ. Мантай үед гэсэн үг тийм. Ер нь хүндрэлтэй нөхцөл. Энгийн харагдахгүй. Энгийн харагдахгүй. Хамгийн өндөр уулархах газар 4 метрт байна гэсэн зүйл гарч ирнэ. За энд болохоор GPS маань ажиллаж байна. За машины GPS-тэй адилхан бид нэр хүрэх газраа эндээ тэмдэглэлээ. Тэр одоо бидний очих газар хүртэл 4 км байна. Тийм хугацааг та зарцуулна. Яг энэ урдтайгаа явбал 2 цагийн дараа очно ч гэдэг юм уу. Тэр ингээ бүх зүйл гарч ирнэ. Гэсэн үг GPS маань гарч ирнэ. Энд болохоор автопилот гэж ярьдаг. Авто нислэг гэж. Авто нислэг гэж. Гэхдээ том Boeing-ийн шиг манай нислэг дэрэг маань автоматар явна гэж бол байхгүй. Өөрийнхөө тэгшилж одоо крен ихсгэж юм уу тэр үед бол тэгшлэн гэсэн үг. Тийм зориулттай. Энэ тэгээд заавалчгүй 1-2 дугаар нисгчтэй нисэх ёстой юу? Заавал 1-2 дугаар нисгчтэй. Нэг хүн бол нисгэж бол чадахгүй гэсэн үг үү те? Нэг хүн бол нисэхгүй. Бүр 1-2 дугаар нисгчтэй гэдэг. Тийм үү. Таны юу бол таны суудлал бол 1 дугаар нисгч. Энэ бол 2 дугаар нисгч. Энэ бортш дуур маань. 2 дугаар нисгчийн үүрэг юу байдгийг юм бэ? 2 дугаар нисгчийн үүрэг очих газрынхаа газрын зурагтайгаа ажиллана, GPS-гээ тохируулна, 1 дугаар нисгчийгээ амраана, эсвэл 1 дугаар нисгчтэйгээ харилцан ажиллана гэсэн бүхэл зөвлөлийн зүйлээр л ажиллана. Энэ нэг педал хөл энэ бол сүүлийн сенсийг удирдах байгаа. Зөвхөн үү? Тий. Сүүлийн сенс чинь стик тэрийнхээ баруун болон зүүн ирэх моментыг тааруулж өгч байгаа байхгүй. За. Тий. За тэгвэл ингээд доторх танилцуулга энэ өрөвчиг юу юм бэ? Энэ стоп кран хөдөлгүүрийн түл шүглтийг нь нээж өгнө, хааж өгнө гэсэн үг. За тэгвэл кабин иймэрхүү танилцуулга байна. Хоёлаа гараад эргэн тойрноо нэг танилцуулж байна. За. Монгол улсын дэвшилтэнд байдаг нийт 29 загварын сүнөөх сонгоц 6 шилхэн байдгаас өнөөдөр буян хагийн боён тэмдгээр 4 мөрдөн заасан байна. 2 нисэх сургууль дээр RP 33 загварын 2 шилхэн хөдөлгөөрөөр томрогдсон нийт 20 сонгоц маань 1 минутанд 20 литр одоо хөлтсөн харцонтой. Бохон. Тусгай үзүүл бүрийн үзүүлэхэд бэлэн болжээ. Цагаараа төрлөө дээ. Томас Хортон нэг 29 огт цогцыг сүр байна шүү дээ. Жаваадын хөөдөлбөрийг үзүүлж буй нисгэгч Баясгалангийн Батуулд 2011 онд Орсын компани улсын Краснодар хотын Сэргийн нисгийн дэд сургуулийг суу 27 сөрөг сонгоцны мэргэжлэр төгссөн L39 суу 27 МиГ 20 сонгоцуудыг эзэмсэн. Одоо дэвшилтчний 337 дугаар ангийн захирагчийн нисгэг ихсэн 1-р ордогч нисгэгч албан тушаал дээр ажиллаж байна. 2-р нисгэгч хошууч Баттэргэрийн Мегмар Сөрөн 2011 онд Орсын компани улсын Краснодар хотын Сэргийн нисгийн дэд сургуулийг суу 27 сөрөг сонгоцны мэргэжлэр төгссөн. L39 суу 27 МиГ 29 сонгоцуудыг эзэмсэн. Одоо дэвшилтчний 337 дугаар ангийн сөрөг сонгоцны эскадроны захирагчаар тус ажиллаж байна. МиГ 20 сонгоцсон дээд талын цагт 2450 км хүртэлх замыг туулж үүрэг гүйцэтгэх чадвартай. Дунджаар 1500 км цагийн хурлыг үзүүлдэг 33 мм-ийн полимат болон 4 тонн жинтэй төр бүрийн бөмбөг туучин тээвэрлэх хүчин чадвартай. RP 33 маркийн 2 шилхэн хөдөлгөөрөөр оногдсон 2019 оноос эхлэн үе шаталтайгаар Монгол улсын дэвшилтэнд хүлээн авч өдөгөө нэг эскадрил буюу нийт
6 ширхэг МиГ-29 үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдрийн буян тухайгийн буян тэтгэгчдээр уг эскадрилийн 6 онгоцны дөрвөн байрлаж байгааг улгахад таатай байна. За манай энэ удаагийн дугаар буян тухай тулсан нисхийн шоун дээрээс болж өндөрлөлөө. Нэвтрүүлгийн туршид бидэнтэй байсан та бүхэндээ баярлалаа. Мөрөн Мила компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна.